За, инфляцийг жил болгон төлөвлөхдөөс ойлгож байна яхаа хамгийн багаар тавьж хүлээлттэй байдаг учраас нийгэм нөлөө үзүүлдэг учраас 6%, 7% гэдэг. Гэхдээ бодит байдал дээр энэ дээр хүрдэггүй. Үр дүнд юу вэ гэхээр хүмүүсийн бодит орлого 2-3 пункт, 4 пунктээр одоо худалдаа авах чадвар нь буурж байна л гэсэн үг байхгүй. Яг нэг үйл гэхэд бас бид нэр боломжоо дайчлал боломж байгаа шүү дээ. 23 онд ихэд одоо Эрдэнэс 5 толгойн тэр нэг нүүрсний хулгай молгой хийдэг, савчаа юу хийдэг юм ингээд нэг бэт томлоод Даганбаатараа өөрөө очсон санаж байна. Тэндээс баг 901 их 80 төгрөг гараал ирсэн шүү дээ. Тэгээ тэргээр цалин тэтгэврийг нэмсэн шүү дээ. Тэр иймэрхүү арга хэмжээнүүдийг бол хиймээр байна. Төрөнд номин чимэн даргын асуудаг тэр төрийн өмчийн компани за тэр бусад одоо тэр боломжтой их хүйс рүү дайчлах юм бол асар их мөнгө харин энэ элдв янзын авилгал хулгаан замаар орж байгаа асуудал бас одоо байгаа шүү гэдгийг бас хэлмээр. Хоёрдугаар энэ хөрөнгө оруулалтыг ингээд эрэмблээд харах юм бол энэ одоо хэдэн сайд нар хоорондоо ярьж сууж байгаа л тэгэл өөрийнхөө тойрогруулах нэг жоохон юм хийдэг юм шиг байна л да. Хэлж чадахгүй байх шиг ямар. Одоо ингээд харсан чи одоо нэг хэсэг манай Баруун аймаг одоо ховд чин бүх сумаа авцам толбцсон. Одоо тэгсэн чинь одоо говьроо сайхан баахан замаа холбоно гэж одоо тэгээ нэг бүсүүд нь эсвэл нэг өөрийн бүсээс нэг зам тээврийн сайттай болвол одоо нэг зам гүүрн олигтой явдаг нэг ийм жишг баймирг байгаа. Тэр энэ эренблих юм а яг тодорхой шудраг хүртээмжтэй байдлаар хиймээр байна. Би ганцхан жишээ хэлье. Хөсгөл аймгийн тэр Багтхан гүүргээд үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулсан 3 сум тэр гүүр байхгүй бол хоошоо явах боломж байхгүй. Аялал жуулчлалын хамгийн гол бүс нутаг байхгүй. Төнгүүд зүгээр нэг нуурлуу зам татна гэдэг ингээд тавьчихж байгаа байхгүй юу? Хүнд үзүүлэхийн тулд. Тэ нуурыг үзүүлэхийн тулд. Эсвэл нэг сүмрүү. Сүм үзүүлэхийн тулд. Тэгээ эн чинь одоо нэг төсвийн ирэн бим үү? Би хэрвээ энийгээ засахгүй бол энийгээ маш тодорхой ойлгомжтой тайлбарлахгүй бол зарчмын санал гаргаад энийг бол өөрчлөхгүй яг л энэ байдлаар явна. Бид нар 1000 мөнгө хилээд нэмэр байхгүй. Тэгээ хин илүү тэр одоо сайдтай нөлөөсөн, сангийн амд нөлөөсөн тэр хүмүүс нь юмаа тавиулдаг нэг юм мөнхөд үргэлжлэх юм байна л. Тэгэхээр сангийн амд зарчмаа бариул яг барь. Бүгдийг хас эсвэл бүгдийн жиг шударгаар тавь. За дараагийнх нь тэр одоо зарим боломж хэлэх нь алт тушаалт гэж байдیں۔ Одоо тэгээ манай хамгийн их одоо үнэ өсөж байгаа юм маань алт тушаалт нь бараг 2-3 дахин буурчихсан. Үнэ нь өсөд идэг. Тэгээ энэ хууль хяналт сангийн яам нь ямар арга хэмжээ авдیں۔ Одоо энэ хажуухан талд одоо сайд нар тэр оюу толгой юутай ажлын хэсгээл хуралдаж байна. Бид нар чинь багын цалин тэтгэвэр тэтгэмжийн салбараа өөдөн татах хэмжээний ичнөө их 80-ийн хэмжээний одоо боломжийг алдсан юм байл шүү дээ. Тэр ийм одоо боломжоо дайчилдаггүй эсүүлддэг. Тэгэхээр энэ зүйлүүдийн төсөвтөр нэмж оруулах их боломж хэрэгтэй. За дээрэс нь би ганц санал хэлье. Одоо түрүү жилчингээ хөдөлмөрийн аюулгүй байдлын зардал хэлээлээс. Эрчим хүчний яамд нэг 400 сая төгрөг тавиулсан тэрийг хэрэгжүүлээгүй юм байл. Гэтэл яасан? 100 тэрбум төгрөгөөр станц шатсан. Маш жижигхэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн одоо эрсдлийг хаах хэмжээний ажил хийсэн бол тэр өнөөдрийн бид нар 3 дугаар станц дэлбэрэх байсан уу, гүй байсан уу? Тэгээ ингээд нөгөө харамч хүн 2 дахин төлнө гэхчээр харахад нэг тийм чухал биш зардал харагдаж байгаа бол цаана маш их олон нийгэм эдийн засаг хөрөнгө мөнгөний одоо юм эрсдэл гараад байгаа юм. Тийм учраас энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардал дээр хуулийнхын дагуу шаардлагын дагуу тэр мөнгөний тавиарэ гэдгийг бас хэлмээр байна. За эцэст нь хэлэхэд тэр төрийн албаа хаагчийн 20-30 жил хүлээж байгаа тэр тэтгэмжийг нэг олон оролдоод хэрэггүй баха. Магадгүй энийг одоо ингээ олон оролдох юм бол тэр сургаар нь маш олон хүмүүс тэтгэвртэй гарыг гэдэг байдлаар энэ жил төсвийн ачааллыг бараг 100 тэрбум төгрөгөөр ороод ирсэн биз дээ. Аргагүй шүү дээ эднээс чинь. За, пунсалмаа гişүү гэлээ.